Үзэгч та бүхэнд орой минь төргий. Энэ өдөр мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаараа төлөвлөж байна. Өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрийг студиэс хүрэхээр хөтлөгч Баян Жаргал, Дэлхийн мэдээний орчуулагч редактор Баярат, мөн спортын редактор Цолон Баяр нар ажиллаж байна. Сайн зориг улс төрийн намын бүртгэлийг улсын дээд шүүх бүртгэх нь нам гишүүдийн эрхийг зөрчиж байна. Батнайрамбал улсын хурлын дарга намаас татгалзуул дараагийн сонгуульд хэрхэх вэ гэдэг процессын алдаатай. Улсын хурлын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар ундраа сонгогдлоо. Солонгосын визний журам өөрчлөгдөжээ. Цахилгааны үнийг 19% нэмэх шаардлагатай. Маргад Эрдэнэ бидний зорилго бол богино хугацаанд ослын бүсэд хүрч иргэний амь насыг авран хамгаалах юм а. Ираны далайн замыг хаах Трампын төлөвлөгөөг Европ дэмжсэнгүй. Хятад Иранд зэвсэг нийлүүлбэл Хятадын бараанд 50% тариф тогтоохыг Трамп анхаарууллаа. Үзэгч та бүхэнд товчид танилцуулсан болон бус мэдээллийн дэлгэрэнгүй одоо хүргье. Улс төрийн намын бүртгэлийг улсын дээд шүүхэд хариалуулсан нь үндсэн хуулийн төрийн эрх мэдлийн үндсэн зарчмыг гажуудуулж шударгаар шүүлгэх, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар сэргийлэх эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар гишүүд хөндөж эхэллээ. Улс төрийн намын бүртгэлийг улсын дээд шүүхэд хариалуулсан байдаг. Үүнийг дагаад сүүлийн үед намын тамга тэмдэг булаацалдах түнчлэн арчилсан нам болон иргэний зураг ногоо нам зэрэг намууд ч даргын асуудалтай. Улсын дээд шүүхийн шийдвэрийг эцэслэн хүлээж байна хэмээн хоёр тал хуваагдах маргаантай асуудлууд ихээр гарах болсон. Тэгвэл үүнтэй холбогдуулан улс төрийн намын бүртгэлийн асуудлыг анханасаа улсын дээд шүүх бүртгэх ёсгүй байсан. Тухайлбал тухайн намын болон гишүүдийн эрх ашигыг зөрчиж байгаа үйлдэл болсон хэмээн гишүүд үзэж байна. Улс төрийн намын бүртгэл ч гэсэн улсын дээд шүүхт байх нь зөв үгүй юу гэдэг асуулт цаана яригдж байгаа. Ер нь бол улсын дээд шүүхэд тодорхой юм бүртгэлүүд байдаг тогтолцоонд юу гэхээр төрөнгийн эрхийн бүртгэл, иргэний бүртгэл, хууль этгээдийн бүртгэл улсын дээд шүүхийн дэргэд байдаг институцүүд байдаг. Яг Ром, Герман төрт бол байна. Манад бол засгийн газар гүйцэтгэх мэдлэлтэй байгаа. Улс төрийн намыг салгаж аваад ингээ өгчөж байгаа нь нэг талдаа улс төрийн намын одоо энэ зохион байгуулалт эрх зүйн байдал тэдгэрийн гишүүдийн эрхийг ч гэсэн зөрчиж байгаа үйл явдал байхыг үгүйсэхгүй. Өөрөө өөрийнхөө бүртгэлийг дараа нь ямар байдлаар хэн хинэх вэ гэдэг асуудал байгаа байхгүй. Тийм улс төрийн намын бүртгэгтэй холбоотой улсын дээд шүүхийн чиглэлтэй агуулгын хувьд ялгаатай тухай ярьсан болохоос биш энэний зөв бурууг энэ дээр хөндөөгүй л гэж ойлгосон. Тийм ээ? Энэ бол тусдаа асуудал, бид нар ярих ёстой асуудал. Яг энэ цэцгийн дүгнэлттэй хамаагүй. Нэгдүгээрт бол би бас одоо энэ олон жилийн явцад юу харж байгаа вэхээр улсын дээд шүүхэд улс төрийн намыг бүртгэдэг бүртгэлг өгснөх буруу болжээ. Бид нар бол анханасаа энэ юу гэж явсан гэхээр энэ бол бүртгэлийн систем байх ёстой гэж явсан. Одоо бол зөвшөөрлийн систем болж хувирсан. Бараг дарга нь хэн байхыг заах шахуу болдог. За шүүхийнхэн заадгүй мэхэд өөр газраас зааж өгдөг болсон. Тэгээ одоо дүрм журмаа ийм бай, тэрний зөрчсөн байна. Тэгэхдээ биднэрт бас алдаа байгаа шүү. Зөвхөн дээд шүүхт байгаа биш. Тэр нь бидний намын тухай хуулийг их либерал болгомоор байна. Тэр үндсэн хууль дээр заачхад байгаа болдгүй хэдэн зүйлийг л хоригдсон заалтаа тэгээ ерөнхий хууль гаргаж өгмөр байна. Ингэхгүй бол баг одоо анхны шат чинь ямар байх юм? Дарга чинь хэн байх юм? Бүтц чинь ямар байх юм? Бид нар одоо буцаад ерөөсө коммунист намынхаа бүтцээс салхаа байлаа шүү дээ. Тэгээд энэ дээр зүгээр юу үнэхээр бид нар эргээд парламент дээр энийг харахгүй бол болохгүй юм байна. Яг гэвэл шүүх нэг том үндсэн хуулийн цэцгийн юм дээр ч яригдаагүй байгаа нэг зүйл энэ байна. Намыг бүртгэн гэдэг бол өөрөө ирэхгүй юу шүүхийг улс төржүүлж байгаа юм. Намыг улс төрөөс ангид бүртгэн гэж байхгүй гэдгийг бид нар амьдрал дээр одоо харцгааж байна. Тэр аль нам нь хин байх ерөөсө падгүй. Ерөөс систем нь өөрөө буруу байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол энийг бид нар их хурл дээр манай байнгын ороо бол энийг эндээ яриад өөрөөр хэлбэл бил бүлгийн дарагтайгаа ч гэсэн өөрийнхөө шугамар ярина. Энэ дараагийн юм дээр энэ намын бүртгэлийг дээд шүүхтэр байдгийг бид нар өөрчлөхгүй болохгүй юм байна шүү гэдэг энэ саналыгаа бол их хурлынхаа төвшөнд гаргаж яриад хууль санаачлах тал дээр ажиллах хэрэгтэй байна гэж бодогдож байна. За түүнээс бол үндсэн хуулийн цэцгийн энэ шийдвэрийг хүлээж авъя гэсэн ийм саналтай байна. Ингээд туйлзан байнгын орооны дарга мөн гишүүдийн зүгээс улсын дээд шүүх улсын бүртгэлийн системээр ажиллах ёстой байсан хэдий ч одоо зөвшөөрлийн систем болж хувирсан. Бараг дарга нь хэн байхыг цаанаас нь заагаад өгдөг болчихсон.
улсын дэжүүгүүд энэ эрх мэдлийг өгснөрөө шүүх процесс алдаж илүү улс төржиж байна. Иймээс үүнийг эргэн харах ёстой гэсэн асуудлуудыг хөндөд байгаа юм а. Энэхүү намын бүртгэлийн асуудал улс төрчдийн анхаарал татахтай зэрэгцэн их хурлын дарга нам бус байх эсэх асуудал ярианы сэдэв болж байна. Ардчилсан намын зүгээс улсын их хурлын даргыг нам бус байх ёстой гэсэн хуулийн төсөл өргөн барьсан. Тэгвэл энэ хуулийн төсөл нь эргээд дараагийн сонгуульд тухайн гишүүн нэр дэвшүүлэх хэрхэх вэ гэсэн процессын асуудлыг дагуулж байгаа юм а. Тэмүүчин нарын гишүүд улсын хурлын дарга нам бус байх хуулийн төслийг өргөн барьсан байдаг. Тэгвэл үүнийг хэлэлцүүлэхийн тулд улсын хурлын даргыг огцруулах акт хийж улсын хурлын дарга учрлыг огцруулан ерөнхий сайд болгон твшүүлсэн байдаг. Тэгвэл энэ хуулийн төсөлд гишүүдийн зүгээс олон улсад ийм практик байдаг хэдий ч улсын хурлын дарга дараагийн сонгуульд нэр дэвшихээр болвол хэрхэх вэ гэсэн процессын асуудал үүснэ гэдгийг гишүүд хэлж байна. Яг уу одоо жишээлбэл одоо яг таны асуултаас ихсүүлээд нам бус байхаар бас процессын бас одоо асуултууд гарч ирнэ. Тэгэхээр энэ асуудлуудыг бол тэгэхээр одоо бас уул нь бол Тэмүүжин гишүүний хуулийн дээр бол зөвхөн нам бус гэдгийг шийдсэнтэй намаас түтгэлзэх заалт байгаа. Илүү процессын асуудал бол тэн дээр тусгагдаг гэж ойлгож байгаа. Ийм л жишг үед юм байна л да. Тэр Англи Герман хятад болохоор хэрвээ тэгэх юм бол нөгөө тухайн одоо үндсэн өөрийнхөө нам нөгөө өрсөлдөгч одоо гол намуудаа нээлээд одоо шууд өрсөлдөгчгүйгээр сонгох нөхцөлийг хангах ч юм уу ийм юм байд юм байна л. Гэхдээ манай тохиолдолд бол одоо чинь намаас өргөдөл өгч байгаа бол энэ чинь намын дарга нэгэд хүн байгаа. За айлтуудад намынх нь одоо өдөр төсөвлийн мөрөлт хүн гэд байгаа. Тэгээд тэр улсууд магадгүй дараагийн сонгуулиар жагсаалтын 1-р юм 2-р бичигдэнэ гэд ингээд явахд бол болохгүй зүйл байхгүй л гэж харж байна. Гэхдээ миний хувьд бас нэг бодоод байгаа зүйл нь юу гэхээр тэгээд их хурлын дарга байхгүй үед нөө дид дарга нар оролдог штэ. Одоогийн байдлаар Монгол ардын намаас нэг ардсан намаас нэг дид дарга нар байгаа штэ. Тэгэхээр тэд нар бас яах юм бол тэд нар магадгүй их хурлын даргаыг бодвол арай цөөн тоогоор улсын хурлын хурлыг чуулганы хуралдааныг даргалах гэсэн бас л тухайн үед яах вэ гэдэг асуудал байна. Тэгээ дарга нарын зөвлөлийн хурал гэж болдог. Тэрэн дээр бас улсын хурлын даргын мэдээж байр суурь нь илүү өндөр байдаг бах. Би ямар одоо тэр дарга нарын зөвлөлд нь орж үтсэн биш. Хуралд нь улсын хурлын гишүүн нам бус байгаад тэгээд дараа нь одоо тэр хүний чинь бас намаас нь намын бүх сонголт албан тушаалаас нь чөлөөлөөд тэгээд 28 оны парламентод тийм одоо жагсаалтынхаа нэг дээр нь бичин ч гэдэг юм уу тийм ээ аль нэг нам эсвэл одоо давуу ирэхээр шууд одоо 28 оны сонгуульд улсын хурал төлөөллөөр суух тийм одоо тийм балансыг бий болгож өгөх юм бол улсын хурлын дарга одоо их зөв ажиллах тэр нөхцөл хангагдах юм уу гэж харж байгаа юм. Хэрвээ тэр нөгөө эрсдэлтэй нөхцөл байдлыг хангаж өгөхгүй юм бол энэ хүнд бол айгүй хохиролтой болно шүү дээ. Жишээлбэл одоо ямар цагт дарга бол одоо 5 удаа улсын хурал сонгогдож байгаа. Маш их туршлагатай улс төрч гэж би харж байна. За намдаа бас мөн адил одоо бах хурлын гишүүн маш олон хашдаг байх гэж бодож байна. Улсын хурлын өнгөрсөн 7 хоногийн чуулганаар энэхүү хуулийн төслийг хилцгийг дэмжсэн хэдий ч зарим гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байсан бол харин зарим гишүүдийн хувьд ч энэхүү процессын алдаа гарч болзошгүй гэсэн болгоомжлол байгаа юм а. Улсын хурлд суудалтай 5 намын төлөөлөл болсон 32 эмэгтэй гишүүд нийлж албан бус бүлэг байгуулжээ. Ингээд тус бүлгийн дараагаар улсын хурлын гишүүн ундраг томилсон байна. Эмэгтэй гишүүд амь нэг байж өөрсдийн улс төрийн бодлогыг хууль болгоход бүлэг болж ажиллах юм а. Өнөөдрийн байдлаар улсын хуралд 32 эмэгтэй гишүүн байна. Тэгвэл улсын хурлын гишүүн ундраг улсын хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дараагаар сонгожээ. Тодорхойлбол өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр эмэгтэй 32 гишүүний 18 нь оролцож бүлгийн дараагаараа улсын хурлын гишүүн ундраг сонгосон байна. Эмэгтэй гишүүдийн бүлгийн хувьд эмэгтэй гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд түлхүү акцент өгөх ажлыг нэн тэргуунд тавина гэдгийг хэлж байна. Улсын хурал дахь үндэсний эвслийн гишүүдийн зүгээс та бүхэнд мэдээлэл хүргэж байна. За өчигдөр 2026 оны 4-р сарын 13-ны өдөр улсын хурлын эмэгтэй гишүүд уулзалт зохион байгууллаа. Энд бол одоо улсын хурлд байгаа 32 эмэгтэй гишүүний 18 нь оролцсон. Гадаад томилолттой бас эмнэлгийн чөлөөтэй байгаа гишүүдийг бас өөр уулзалттай гишүүдээс бусд нь бол оролцсон. Тэгээд энэ уулзалтаар бол юу яригдсан бэ гэхээр улсын хурлын эмэгтэй гишүүдийн
бүлгийн даргыг сонгосон. Энэ дээр бол одоо улсын их хурлын суралцаа 5 нам эвслийн эмэгтэй гишүүдийн төлөөллүүд миний бие агвал усангийн ундраг улсын их хурлын эмэгтэй гишүүдийн бүлгийн дараагаар сонгож бас надад ихтгэл хүлээлгэсэн явдлыг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. За эмэгтэй гишүүдийн бүлгийн хувьд бол өмнө нь бас та бүхэн санаж байгаа өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд бол 13 гишүүнтэй парламент байсан. Зарим тохиолдолд 3 гишүүнтэй парламент ч байсан. Тэгэхээр бид бол 30% болсны тэгээд 5 намын эвслийн төлөөлөл байгаагийн одоо ач тусаар гэхүү бидний хувьд бол хамгийн ихний ээлжинд одоо эмэгтэй гишүүдийнхээ өөрсдийнх нь санаачилсан байгаа хуулийн төслүүд дээр илүү хүч тавих, акцент өгөх, бие биенийхээ санаачилж хийж хэрэгжүүлж байгаа ажил дээр хамтдаа очих тэн дээр нас дэмжиж улс төрийн нам үйл харгалзан дэмжиж ажиллах ийм байр суурийг бол илэрхийлсэн. За хоёрдугаарт бол мэдээж одоо өргөн баригдахаар бэлтгэгдэж байгаа хуулийн танилцуулгыг сонсохоор бол төлөвлөсөн байгаа. Тэн дээр бол одоо замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах хуулийн төслийг инх насан гишүүн маань боловсруулж байгаа. Энэ талаар танилцуулга хийх төлөвлөсөн. Бас боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа мөнхтийн гишүүний санаачлагыг дэмжиж бас энэ талаар танилцуулгыг сонсоод шаардлагатай дэмжиж ажиллахаар одоогоор бол ийм ажлууд төлөвлөд байна. Мөн ирэх сонгуульд нэр дэвших сонирхолтой эмэгтэйчүүдийг эмэгтэй гишүүдийн бүлэг нээлттэйгээр хүлээн аавна гэдгийг илэрхийлж байгаа юм а. Улсын хурлд төлөөлөлтөй 5 намын эвслийн эмэгтэй гишүүд нэгдэн даргаа сонгосон хэдий ч улс төрийн ялгаатай байр суурь, намын ашиг сонирхол нь цаашдын хамтын ажиллагаанд нь хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болж байгаа юм а. Солонгос улс визний нөхцөл журамдаа өөрчлөлт оруулжээ. Аялал болон олон удаагийн мультивизний бүрдүүлэх бичиг баримт F3 дагалдан визний барьцаа мөнгө нэмэгдсэн байна. Энэ талаар мэдээллийг хүлээв. Дарамдах Солонгос улсын виз мэдүүлэх журам энэ сараас өөрчлөгдөжээ. Сургалтын олон удаагийн мультивиз болон дагалдан визний барьцаа хөрөнгө зарим журам шинжлэгдэжээ. Тодорхойлбол өмнө нь аяллаа виз мэдүүлэхэд очих хаяг утасны дугаар шаарддаг байсан бол одоо байнга болон төр оршин суугаа иргэний үнэмлэхний дугаарыг заавал бичих болжээ. Мөн олон удаагийн мультивиз мэдүүлэхэд 5.7 сая төгрөгийн орлоготой иргэн нийгмийн даатгалын шимтгэлийг 1 жил тасралтгүй төлсөн байх. Хэлний бэлтгэлд суралцах тохиолдолд эцэг эхийн 6 сарын дансны хуулгаас гадна нэмэлтээр 3 сарын дэлгэрэнгүй дансны хуулгыг бүрдүүлдэг болжээ. Эмчилгээний визээр зорчиход Монгол улсын 11 эмнэлгийн бичиг баримтыг хүлээн зөвшөөрдөг байсан бол нэмээд Монгол-Японы эмнэлэг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нэмэгдэжээ. За нийгмийн даатгалаараа одоо олон удаагийн мультивизийг шууд хүсдэг байсан иргэд маань энэ дээр жоохон чангаралт гэдэг нь юу хэлж яах вэ гэхээр нийслэлийн ажилтгчдын одоо цалин за 2 сая 700 мянга буюу үнийг одоо 2 дахин нэмэгдүүлсэнтэй холбоотой 5 сая 400 мянган төгрөгийн нийгмийн даатгалыг 1 жил тасралтгүй төлж байгаа иргэд маань шууд одоо олон удаагийн 3 жилийн мультивизийг одоо авах боломжтой болсон байгаа. Найрамдах Солонгос улсын иргэд энэ он дуустал Монгол улсад 30 хоног визгүй зорчиж байгаа. Харин Монгол улсын иргэд тус улсын хил дээрээс буцаагдах тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Гадаад харилцааны яамнаас иргэд очих хаяг зорилгоо бүрэн тодорхойлж чадаагүй бол тус улсын хууль дүрмийг биелүүлэхээс өөр аргагүй гэдгээ. Тэгвэл хилд авахаас өмнө буюу Солонгосын виз татгалзаж байгаа хамгийн гол шалтгаан нь иргэд орлогоо нотолж чадахгүй байна. Хөвчлэн татгалзаж байгаа шалтгаануудаас харах юм бол хангалттай сар бүрийн орлого нотлох бичиг баримтан дээр үндэслэгдэж байгаа учраас орлого нотлох бичиг баримтыг болон дансны хуулгад хангалтгүй байна гэдэг үндслээр ерөнхийдөө виз татгалзах үндсэн гол шалтгаан болдгоо гэж хэлж байна. Одоогийн байдлаар бүгд найрамдах Солонгос улсад Монгол улсын 50,000 гаруй иргэн ажиллаж амьдарч байна. Эрчим хүч дулааны үнийг нэмэх саналыг мэргэжлийн байгууллагууд гаргасаар байна. Эрчим хүчний үнийг дахин 19%, дулааны үнийг 80%-аар нэмэх санал гаргажээ. 2024 оны 11-р сард цахилгааны үн тарифыг зах зээлийн өртөгтөнд ойртуулж нэмсэн. Тэгвэл өнгөрсөн онд тус салбар богино урт хугацааны 556 тэрбум төгрөгийн өртөө гарчээ. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үнийг хүчээр барьснаас энхүү үн нэмээд ч алдагдал үр төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрчээ. Тиймээс эрчим хүчний зохицуулах хорооноос дахин үн нэмэх саналыг гаргаад байна. Тодорхойлбол 2026 онд 19%-аар, 2027 онд 14%-аар цахилгааны үнийг нэмэх санал гаргасан бөгөөд засгийн газар эрчим хүчний яамнаас эцэслэн шийднэ. Одоо айл өрх аж ахуйн нэгж 1 кВт цахилгааныг дунджаар 284 төгрөгөөр худалдан авч хэрэглэж байна. Энэ үн 330 төгрөгт хүрнэ гэсэн үг ээ. Хэрэглээний үйлдвэрлэлийн бүтцэд аягүй том өөрчлөлт гарч байна. За 24 оны төвшөнд бол нийт цахилгаан үйлдвэрлэлийн 80%-ыг төрийн өмчит дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэн гаргаж байсан байна. 2, 3, 4-р цахилгаан станц, дархан эрдэнэтийн цахилгаан станцууд 80%-ыг үйлдвэрлээд 20%-ыг хувийн хвшлийн
нар салхины станцууд болон Оросын улбаны импортын эрчим хүчээр хангдаг байсан 24 онд. Энэ маань жил болгон өөрчлөгдөд 28 он гэхэд нийт эрчим хүчний 58%-ийг хувийн хвшлийн цахилгаан станцууд, 42%-ийг төрийн эмч цахилгаан станцууд үйлдвэрлэж гаргахаар ийм бүтцэд томоохон өөрчлөлт орж байгаа. Тэгэхээр 28 он хүртэл цахилгааны терапиг ялангуяа терапийн шинжилгээг бол үргэлжлүүлэх шаардлагатай байгаа. 28 оноос энэ үйлдвэрлэлийн бүтц тогтворжод ирэхлээр терапиг бол энгийн индексжүүлэлтээр 4-5 орчим хувийн өөрчлөлтүүд явагдаад эхлэх байна. Эрчим хүч дулааны үнийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнд шууд нөлөөлдөг. 2024 онд эрчим хүч дулааны үнийг зэрэг нэмээгүй хойшлуулсан нь ч иргэдэд ирэх эдийн засгийн дарамтыг бууруулах арга хэмжээ байсан. Ингээд эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрсөн онд дулааны үнийг дахин нэмэх санал гаргасан ч засгийн газраас 2026 он дуустал төрөөс зохицуулалттай бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй байх тогтоол гарсан. Тэгэхээр энэ онд дулааны үн өсөхгүй ч эх жилээс 80%-аар нэмэгдэж магадгүй байна. Энэ нь бол яг олон улсын түвшинд бол эрдийн айл эрхийн төсвийн зарлагын та харьцуулахад ижил ойролцоол 20% байлаа л та. Нөгөө талаар инфляцид ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг тооцооллыг эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч гаргасан 1.4-өөс 2.1 орчим хувийн инфляцийн нөлөө гарах болов гэсэн юм өрчлөлтөнд тооцоолдог. Эрчим хүч дулааны үн тариф бусад улс оронтой харьцуулахад хямд төдийгүй нэг өрх нийт орлогынхоо өвөл 3.5%-ийг 102.4%-ийг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Харин эрчим хүчний үн 19%-аар дулааны үн 80%-аар өсгөд нэг өрх нийт орлогынхоо өвөл 5%-ийг 103.5%-ийг зарцуулах юм байна. Айл өрхтөр гэх юм бол одоо Улаанбаатар хотод 1 м квадрат талбай халаалтын дээр 506 төгрөг байгаа гэхэл 1012 төгрөг хүрэх гэдэг. Эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны тарифт өөрчлөлт оруулах тогтоолоо 24 оны 11 сард гаргацсан. Хэрэгжилтийн хугацаа нь болохоор засгийн газрын тогтоолын дагуу хойшлоод яваад байгаа. Тэгэхээр энэ засгийн газрын тогтоолд өөрчлөлт орсон тохиолдолд дулааны тариф мөрдөгдөд явна гэсэн. Гадаад нөхцөл байдлаас шалтгаалж шатхууны үн өссөн энэ үед иргэд аж ахуйн нэгжийн ачааг нэмж ойрын хугацаанд үн нэмэхгүй болов гэсэн хүлээлтж байна. Аслагдсан бүс нутаг Бартаад зам цаг хугацаатай уралдсан онцгой нөхцөлд хүний амь насыг аврах хамгийн шуурхай шийдэл бол агаараас эрен хаах аврах ажиллагаа юм. Монгол улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цорын ганц нэгж болох агаараас эрен хаах аврах 111-р ангийг онцолж байна. Агаараас эрен хаах аврах 111-р анги нь эрен хаах аврах ажиллагааг агаараас гүйцэтгэх хэмзэрэгцээ эмнэлгийн яаралтай тусламжийг шуурхай хүргэх боломжтойгоор онцлогтой. Тус анги нь орчин үеийн эсдэг тэрэг нислэгийн болон аврах ажиллагааны тусгай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан үүнд ослын бүсэд агаараас буулт хийх, олс ашиглан аврах ажиллагаа явуулах, мөн нислэгийн ардд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх иж бүрэн тоноглол багтдаг байна. За манай агаараас эрен хаах аврах 111-р анги 2022 оны 4 сарын 22-нд хамгийн анхны нислэгээ үлдсэн. Одоо тэрнээс хойш бид нар нийт 970 цагийн нислэг 261 хүний амь насыг дараагийн шаталд өргөх болон авран хамгаалж ажилласан байна. Эндээс 200 том хүн 61 бага насны хүүхэд энд байгаа. Газраар тээвэрлэгдэх боломжгүй тийм ээ. Одоо хүний хүрч чадахгүй бүх одоо аврах ажиллагаанд болон хүний эрүүл мэндэд асуудал үүссэн үед бид нар одоо очиж үйлчилдэг л гэсэн. Бол ер нь баг хөнгөн хүн гэж байдаг бид нарт. Тийм ямар нэг газраар тээвэрлэгдэх боломжгүй байна гэдэг маань одоо хамгийн хүний эцсийн сүүлчийн найдвар болж явдаг гэсэн үг. Тэгэхээр дандаа хүнд хүмүүс рүү хамгийн асуудалтай гэсэн газарлууд руу явагддаг. Тэгээд нөгөө зуны үйлрэл олон хоногийн амралтууд үер автосол болдог тийм ээ. Тэгээд энэ тэнд хүн төөрдөг, алгуулдаг ерөөсө бүхэл юмд одоо хурц ажиллаж байна да манай багийнхан. За манай эмнэлгийн бүлгийн гишүүд бол ерөнхийдөө нэг юм 3 төрлийн улаан цүнхтэй явдаг. Энэ 3 төрлийн энэ цүнхэн дотор эхнийх нь бол мэдээж эм тарианы цүнх байна. Хоёр дахь нь бол нөгөө хүчил төрөгч амьсгалын цүнх гэж бид нар ярьдаг. Гурав дахь нь бол энэ эдгээр тоног төхөөрөмжөд бүгд багтсан тоног төхөөрөмжийн цүнх гэж ийм 3 багцтай зүүр юм байх хэвээр батарейтай. Ер нь бол нэг 5 цаг нисэхэд бол батарей хүчил төрөгч тийм ээ одоо бүх юм нь цэнэгүүд дүүрэн байна. Хоёрдугаарт бол хамгийн хөнгөн байхаар тоноглогдсон байдаг. Мөн бас сая энийг харуулсан бах бид. Энэ нөгөө давуу тал гэх юм бол энэ бүгдээрээ нөгөө даацсан ийм өргөгч төхөөрөмжөнд бэхлэгддэг. Энэ цүнхнүүд бүгдээрээ хойдолтой ийм явдаг. Энийх одоо чинь энд байх чинь
нислэг тэрэг буух боломжгүй болсон үед аврагч мэрэгчлээ эм цовлогч нар маань өөрсдөө нөгөө өргөгч төхөөрөмжөөр буугаад агаар дээр ингээд нислэг тэрэг зогсож байгаа газар буугаад тусламжаа үзүүлээд буцаагаад одоо энэ дээр хүнээ тээвэрлээд энэ насилкэн дээр хүнээ тээвэрлээд буцаагаад өргөөд аваад явдаг гэсэн үг. За ялангуяа тус ангийн нисдэг тэргийн явуулын нисдэг эмнэлэг хэлбэрээр тоноглогдсон бөгөөд хүнд гинцэн биеийн байдал хүнд иргэдэд газар дээр нь яаралтай тусламж үзүүлэх боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр өвчтнийг урт хугацаанд тээвэрлэх эрсдлийг бууруулж амь насыг аврах боломжийг нэмэгдүүлдэг байна. Тус ангид ажиллаж буй албан хаагчдын нислэгийн баг аврагч эмнэлгийн мэрэгжилтнээс бүрдсэн өндөр ур чадвартай тусгай бэлтгэгдсэн бүрэлдэхүүн юм а. Мөн албан хаагчид цаг агаарын хүнд нөхцөл уул хээрийн бартаа орчинд ажиллах чадвартаагаас гадна аврах ажиллагааг богино хугацаанд оновчтой байгуулах дадлага туршлагатай талаар мөн онцоллоо. Одоо агаарын хөлөг буюу нисдэг тэрэгтэй аврах ажиллагаа явуулахад энэ дамнуур ихдэг дамнуурыг ашигладаг. Энэ дамнуур маань яагаад ихдэг вэ гэвэл агаарын хөлөг дотор авч явахад авсаархан жижигхэн байх хэрэгтэй. Ямар ч юм төвөг учруулахгүй. За тухайн одоо аврах ажиллагаа явуулаа. За нэг газар ингээд нэрвэгдсэн хүн байна. Тэрийг ингээд машин тэрэг автомашинаар очиж авахгүй тохиолдолд нисдэг тэрэг очиж авч болно. За одоо манайх нисдэг тэрэг аврах ажиллагаа явуулахын тулд 2 нисгэгч, нэг инженер, аврагч, мэрэгжилтэн, эмч зөвлөгчгээ 7 хүний дуудлагаас шалтгаалаад 7 хүний бүрэлдэхүүнтэй явдаг. За тухайн газар орондоо очиод мэдээг авчих юм бол хамгийн түрүүнд аврах ажиллагааны мэрэгжилтэн буугаад агаар хөлөгтэйгээ холбоонд ор. За энд ийм хүн байна. Надад эмч хэрэгтэй, аврагч хэрэгтэй, зөвлөгч хэрэгтэй. Тэгээд стретчер буюу дамнуурах хэрэгтэй. За тэр тохиолдолд эмч буулаа, эмч дамнуурган дээр тавьсны дараа ч юм уу тавихаас өмнө ч юм уу эмнэлгийн анхан шатны тусламжаа үзүүлээд нэрвэгдэгчийг дамнуургаар авч явна. За энэ дуудлагаас шалтгаалаад энэ дээр дамнуур дээр мэрэгжилтэд явах уу, аврагч явах уу гэх энэ өрөөс шалтгаалаад явна гэсэн. 2026 оны гарснаар хамгийн сүүлд одоо Өмнө Говь аймаг Хилийн цэргийн албаагч байгаа. Хилийн цэргийн албаагч алга болсон шүү дээ. Тэр нь манайх өндрөөс аврах 90 аврах ажиллагааны үүрэг гүйцэтгэсэн байгаа. Энэхүү агаараас 90 аврах 111-р анги нь агаараас аврах ажиллагаа эмнэлгийн шуурхай тусламжийг нэг дор хослуулсан хүний амь насыг аврахад чиглэсэн онцгой чадамж бүхий нэгж болж байна. Үзэгч та бүхэн бидэнтэй хамтран ажилладаг байгууллагуудын зар сурталчилгааны дараа хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүлэавч үзнэ үү? Хүснээ аваад дараа нь хож Zero Marathon. Poker Zero Marathon. Эрүүл бие махбод толгор арьс, ялалтсан үс. Энэ бол омега дэд зэрэглэлийн урамлын тос. Талминэ, мөнгө яаж өсөх вэ? Мэдээж арх банкны хадгаламж жишээ. Хамгийн өндөр хүүний өгөөжтэй. Хүүхдийн нухшийг үйлдвэрлэдэг эдгээр жимснүүд Монголд ургадаггүй. Тиймээс та хүүхэдтэй гарал үүсэл тодорхойг нь сонгоорой. Хүүхдийнхээ хүнсэнд хариуцлагатай хандъя. Kubus. 7 ГБ-аас дээш дата аваад 50 ГБ хүртэлх датаг бэлгэн дагаарай. Data Plus. Дэлхийн гоо сайхны томоохон брэндүүд ганцхан удаа 70% хямдрах гэж байна. 4-р сарын 16-наас 19-ний өдрүүдэд Мишель Экспорт хуудасгая. 100% органик хүм даван гадаргуултай тул чингэнийг хормын дотор шингээж, хуурай, цэвэр, тав тухтай байлгана. Хормын дотор шингээж, өдрийн турш хамгаална. Генийн өөрчлөлтгүй. Жастис ахуулаагүй. Эрүүл орцтой. Илүү олон төрөл, илүү олон амт. Амттай эдсэн ч эрүүл орцтойг нь сонгоорой. Генийн өөрчлөлтгүй эрүүл жигнэг. Коломейски. Өөрийн зэрэг угаалгуудыг шинэ аргыг танилцуулж байна. Шинэ Ariel All-in-One Pots толбонд потхийн таагүй нэрийг бодоор айлгана. Өөрийн угаалгын програм дээрч потхийн эхлээд Ariel Pot дараа нь хувцас хийн. Өөрийн зэрэг угаалгуудыг бас потхийн. Шинэ Ariel All-in-One Pots хүүхд өрөхгүй газар хадгална. Сүүрцэт компани үйлдвэрлэдэг таргийг худалдаж авснаар хонжуулт хөтөлбөрт оролцож нэг өрөө байр хочих боломжтой. Ямар тариг лээ? Provita йогуртын бүх төрөл 500 грамын савлгаатай хамтлаг таригны бүх төрөл 500 грамын савлгаатай BioFit тариг 1 литрийн савлгаатай шинэ таригны бүх төрөл эрүүл мэнд дархлаагаа дэмжиж нэг өрөө байртай болоорой. Сүүцэт компани таргийн баяр аль биесээр эхэллээ. Альпен Голд шоколадны гайхамшигтай амтны үүсгэх эерэг давлгаа. Заавал эргэн ирдэг.
Альбин гол шоколадны гайхамшигтай амт. Энийг бүхнээ хуваалцаарай. 7 ГБ-аас дээш дата аваад 50 ГБ хүртэлх датаг бэлгийн дагаарай. Data Plus. Extra Sale BSB. Та хүссэн компьютер, электрон бараагаа худалдан аваад 3, 4, 5, 6 хүн хүртэл нэмээд хямдруулан аваарай. Extra Sale зөвхөн BSB. Өдрийн хоолны цаг боллоо. Гэхдээ өдөр бүр бидний гарн дээр нэм бактери байдгийг санаарай. Супер баатрууд болж нянгуудтай тэмцэцгээе. Сэвгэр чингэн савнгаа шахаж аваад гараа сайлруулж өдрөн хөөсрүүлээд тэдгээр нэм бактериудыг угааж арилгая. Даалгавар биелэгдлээ. Одоо сэвгэрд том савлгаатай боллоо. Нэм бактерийн эсрэг 195 угаалт. Ирсэн хүмүүр эмнэлгүүдийн үн төлбөрийн онцлогоонд хамрагдаж витаминуудыг онцгой хямдралтай үнээр авах боломж ганцхан удаа. 4-р сарын 16-наас 19-нд Мишель Экспот уулзцгаая. Ноён сартигнор Орайс. Ирүүл амт. Шараагүй джинс. Ходоодо бодъё Орайс. Талминэ мөнгө яаж өсөх вэ? Мэдээж арх банкны хадгаламж жишээ. Хамгийн өндөр хүүний өгөөжтэй. Ирүүл бие махбод толгор арьс гялалтсан үс. Энэ бол омега дээд зэрэглэлийн урамлын тос. Хүснээ аваад дараа нь хож Zero Marathon. Poco Zero Marathon. Манай мэдээллийн хөтөлбөр үйл явдлын мэдээгээр үргэлжилж байна. Нийслэлийн хангуулт дүүргийн 20 дугаар хороонд оршин суугчдын бухимдалд дагуулсан асуудал үүсэт байна. Тус хорооны орон сууцны арын талбайг хувийн эзэмшилд шилжүүлэн худалдаалж барилга барихаар төлөвлөж байгаа нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм байна. Тус хорооны 19,480 өрх 4,950 оршин суугчтай. Тэдний хэлж байгаагаар уг талбай анх нийтийн эзэмшлийн зориулалттай амралт чөлөөт цаг хүүхдийн тоглоомын борчин болон ашиглагдах ёстой байжээ. Гэвч газрыг Quest гэх компанид буюу төрөөс ховж шилжүүлснээр өндөр барилга баригдах нөхцөл бүрдэж ойр орчмын орон сууцны нарны тусгал хаагдах, салхины урсгал саарах зэрэг сөрөг нөлөөлөл үүсэх эрсдэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн шинэ барилга баригдсанаар автомашины хөдөлгөөн нэмэгдэж аль хэдийн ачаалалтай байгаа замын нөхцөлд төгжрөл үүсэх магадлал өндөр байгааг иргэд онцоллоо. Учир нь тос хорооны зам талбай багтаамж хангалтгүй автомашины зогсоол хүрэлцдэггүй асуудал аль хэдийн тулгамдж байгаажээ. За энэ бол хуучин бол одоо 1-р цахилгаан станц харьгаа хувьцаат компани энд ойрхон байдаг ийм газар гэж байгаа. Тэгэхээр яг энд би бол одоо олон жил тэмцэж байгаа, 10 хэдэн жил тэмцэж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо нэг алан чинээ жоохон газарт бол одоо сургууль барина гэсэн тийм яриа гараад одоо оршин суугчид бид нар бол эсэргүүцэж байгаа. Яагаад энэ үнс нурамтай орчин тойрны өмхий газар боловсролын байгууллага ирэх болов. Хувийн хвшлийн глобал гэдэг нэг юм сургууль энэ ч ирэхээр болж байгаа. Тэгэхээр энд сурах хүүхдүүдийн нөгөө эрүүл аюулгүй орчинд амьдрах ирэх ноцтой зөрчигдөж байгаа. Ахаа дээрээс нь энэ жижигхэн газар 12 давхар 1 блок, 7 давхар 1 блок байшин барина гэж байгаа. Тэгэхээр энэ газарт яагаад нийслэлийн удирдлагууд мөн хот төлөвлөлтийн байгууллагууд, барилга бот байгуулалтын яамнууд ийм төлөвлөсөн өндөр 12 давхар байшинг өгöd байгаа. Үндсэндээ бол 12 давхар гэдэг чинь маш өндөр тоонд орж барилга бот байгуулалтын яамд хариалагддаг. Нийслэлээс эксгэд зургийг баталсанд би бол маш их гайхаж байна. Энэ газрыг урд нь ерөнхий боловсролын сургууль буюу улсын сургууль болгоё гэхэд хөрс усны шинжилгээ буюу байгаль орчны үнэлгээгээр энд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг барих боломжгүй гэсэн дүгнэлт гарч ирсэн. Гэтэл одоо яагаад боломжтой болчихв? Манайхыг анх ирэхэд ерөөсөө одоо манай хоёр байр ингээл цаг компани барьсан хоёр байр байсан. Тэгсэн чи одоо сүүлдээ нийслэлээс зөвшөөрөл өгч ингээд битүү ингээд байшин барьсан. За одоо тэр нь чи яадаг юм? Энэ бүр анханасаа хоосон байсан газар байхгүй юу? Тэгээд ерөөсөө барилга баригдахгүй угаасаа стандартад нийцэхгүй нэ гэдсэн чинь одоо үеийн засаг дарга нар ч яаж чадаагүй. Тэгээ сая хувийн хвшил зараад одоо ингээ барих хүсдэг ингээ цонх хаач ийшээгээ битүү. Тэгээ одоо бид нар чинь яах вэ? Тийм учраас одоо эсэргүүцэж байгаа байхгүй. Одоо ямар ч үсэн бариулах. Тэгээ одоо энэ чинь хувийн сургуулиудын чинь цомгтоход ямар ч их хэрэгцээгүй хувийн ихтэй сургуулиуд зөндөө болчихлоо шүү дээ. Тэгэхээр чи бид нар чинь бас ийм худлаа яриа тэгээд 12 давхрын их сургууль гэж одоо юу аах вэ? Энэ орон сууц гэдэг нь тодорхой болчиход байгаа юм чинь. Тэгээ энийг хүрээлэн барина.
Анх бол цэцэрлэгт хүрээлэн барина гэж бид нар чинь цэвэрлэгээ хийгээд тэгээд энэ нийслэл түлээлгэж өгчсэн байхгүй. Тэгэнгүүт одоо болсон чинь хувийн хөвшлийн хүн авсан юм уу, хувийн хүн авсан юм одоо глобал гэдэг юуны сургууль барих гэж байгаа гэдэг. Тэгээ биднийг яасан ч одоо ямар ч хэсэн байрна гэж бид нар ч одоо ямар ч хэсэн эсэргүүцсэн гэдгээл илэрхийлж байна. Иргэдийн зүгээс нийт эзэмшлийн талбайг хувийн зориулалтаар ашиглах шийдвэрийг дахин нэгтэлж, оршин суугчдын эрх ашиг, амьдрах орчны стандартыг харгалзан үзхийг холбогдох байгууллагуудаас шаардж байна. Тэгэхээр уг нь одоо манай 20 дугаар оны засаг даргын хэлснээр бол энэ 26 оны төсөвд орсон энийг улсын төсвөөр янзлан л гэсэн тийм төсөв суудсан байгаа л гэсэн юм хэлсэн. Түүнээс бол яг хизээ яаж хэдэн үед янзлна гэдэг нь бол яг тодорхойгүй байх мэдэхгүй байна тийм. Ерөөсөө түрүүний 7 хоногийн төр төдрөл том одоо та бүхний харж байгаа чинь тэр овоолсон энэ юун дээр одоо шууд Golden Compass гэх компани орон сууцны контор шууд бохирын шугам нэртэйгээр шууд техник оруулаад ирсэн. Энд юу болох гэж байгаа юм бэ гэж ингэхдээ 7-12 давхар байшин барих гэж байна л гэдэг тийм юм гарч иж байгаа. Энэ ойр хавийн нөгөө барилгын хуулиараа 50 м дотор оршин суугчдаас одоо зөвшөөрөл авсан байх, оршин суугчдад мэдээлсэн байх гэсэн тийм юм огт байхгүйсэн. Үгүй энэ чинь ерөөсөө 1516 м квадратл газар шүү дээ. Тэгээ энэ дээр та бүхэн боддоо нэг блок нь 7 давхар. Нэг блок нь 12 давхар. За тэгээ нөгөө барилгын хуулиараа нөгөө тухайн талбайн 100 одоо хувь байлаа гэж бодоход 30% нь зогсоол тэгээд нөгөө цэцэрлэгжүүлэлт юу гэдгийг тийм юм байх. Тэгээ хаана зогсоолоо хийх гээд байгаа. Хаана барилгаа барих гээд байгаа. Тэгээ бүр энэ арайч бас нэрээ ямар нэгэн юмыг ер нь манай нийслэлийн энэ хот байгуулалт төлөвлөлтийн улсууд дандаа таамгаар хийдэг, сансраас татдаг, агаарт хүрдэг нь л ерөөсөө их байна л гэж бодож байна. Одоогоор энэ асуудлаар оршин суугчид гомдол гаргаж шийдвэрийг өөрчлүүлэхээр хандаад байгаа бөгөөд албаныхан хариу өгөөгүй байна гэлээ. Ажилтнуур Эрдэс баялагын яамнаас Эрдэс баялагын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын аянийг бичил уурхайн салбарын хэмжээнд эхлүүллээ. Энэ аяны хүрээнд Монголын бичил уурхайчдын нэгдсэн холбооны зүгээс Хинтээ аймгийн Бэр хотод бичил уурхайчдын нэгдсэн зөвлөгөөн дадлах сургалтыг зохион байгуулсан байна. Улсын хэмжээнд бичил уурхайн 83 нөхөрлөл гэрээ байгуулан албан ёсоор хууль дүрмийн дагуу ажиллаж байгаагийн 47 нөхөрлөл нь зөвхөн Хинтээ аймагт байна. Үүнээс харахад Хинтээ аймгийн байгалийн дагалдах баялаг ихтэй буюу Алт Жоншны нөөцтэй аймаг юм а. Эдгээр бичил уурхайчид жил бүр тогтмол сургалтанд хамрагдаж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрм журмыг хангуулах тал дээр бичил уурхайчдын нэгдсэн холбоо ажиллаж байна. Уурхайч хүний хамгийн үнэтэй идэлэг бол өөрийнх нь амнаас эрүүл мэндийн асуудлууд байдаг. Тэгээ одоо ажлын байрнаас гэртээ эрүүл ирж байгаа уурхайч бол хамгийн том баялаг байдаг. Тэгэхээр энийг одоо уурхайчдыг гэртээ ирүүлэх нөхцөл болцоогоор хангах, дээрэс нь одоо аль болох эрсдлийг бага учруулах, тэгээ дээрэс нь одоо үндэсний хэмжээнд энэ бичлэг уурхайн юм нэгдсэн дата бааз, одоо хэдэн цаг ослгүй хүн цаг ажилласан, эрсдлийн нэгдсэн тогтолцооны мэдээлэл, үйлдвэрлэлийн осол хорц ослоос судлан бүртгэх журмын дагуу юм нэгдсэн дата бааз үүсгэх гэдэг иймэрхүү ажлуудаа бид бас хийгээ явж байгаа. Тухайлбал 47 нөхөрлөл нь Батноруу, Бэрх, Баяадраг, Норовлон, Хэрлэн, Бор өндөр, Дархан сумдуудад байдаг. Ихэвчлэн жоншны чиглэлээр малтлах хийдэг. Тэдний тулгамдж байгаа асуудал нь газар олголт байхгүй учраас хуучин газрын баялаг дуусаж байгаа. Иймээс нөхөрлөлүүдэд нэмж газар олохгүй байгааг онцолсон бол мөн торгох, хянах, шалгах үйл ажиллагааг зогсоох гэхээс илүүтэйгээр төрийн зөвлөн туслах үйлчилгээд дутагдж байгааг бичил уурхайн төлөөлөл онцолж байна. Уул уурхайтайгаа дөрвөлсөн гэрээгээр ажилдгаа манайхан. Тэгээ өөрснөө бичил уурхайн журманд заагдсан одоо тийм газар бол байхгүй. Одоо дөрвөлсөн гэрээгээр уул уурхайтайгаа хамтарч ажилдаг. Бид нэр яг нөхөр одоо бичил уурхайн журманд заагдсан дагуу газар авах маш их хүсэлтэй байдаг. Одоо манай энэ агентлаг салбарууд бол төрийн үйлчлэгийг үзүүлэхдээ зөвхөн хянах биш, шалгах биш. Тэрний хажуугаар зөвлөн туслах үйлчлэгийг одоо бас олон салбарт бас олон ажил хийж байгаа хэдий ч гэсэн бичил уурхайн салбарын энэ асуудлыг бас тулгамдсан асуудал болоод байгаа энэ хүрээнд дээр бол бас зөвлөн туслах үйлчлэгийг одоо маш сайн үзүүлмээр байна. Бичил уурхайчид өглөө ажиллаа яваад орой гэртээ эссэн мэнд ирэх нь хамгийн том баялаг байдаг. Тэдний өдөр тутамдаа дагаж мөрдөх алтан дүрм нь хөдөлмөрийн аюулгүй байдал байдаг байна. Хинтээ аймаг сүүлийн жилүүдэд уурхайн том ослол гараагүй дээч алхам тутамдаа анхаарал болгоомжтой ажиллах ёстой байдаг. Онцгой байдлын ерөнхий газрын дэрэгдэх уул уурхайн аврах тэгсдүгээр ангиас Бэрх хотын Дийл Баян нутаг нөхөрлийн талбайд 35 м-ийн босон аманд зохион байгуулжээ.
уул уурхаан одоо аврах анги Монголд нэг байгаа. Энэ аврах анги ирж ингэж бэлтгэл үзүүлэх сургалт хийж зөвлөгөө өглөө. Тэгэхээр яг бидний хувьд бол дутагдaltaй болон одоо шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай юмнууд байна. Энэ дээр маань одоо энэ аврах ангийнхан ирж үнэтэй зөвлөгөө өглөө. За мөн Хинтээ аймгийн нийт нөхөрлөлөөс ингэж төлөөлөгч хүмүүс ирж баасын сургалтанд хамрагдаж ингээд ер нь бүгдээрээ л сайхан үнэтэй зөвлөгөө мэдээлэл мэдлэгтэй болоод ингээд дуусч байна да. Хичээл уурхагчд бол анхаарах юм зөндөө байна. Одоо чинь энэ уурхагийн хувьд бол энэ уурхаа агаржуултын одоо доороо дислэгээ хийдэг юм байна л да. Дөнгөта мөрөгцгөөс одоо олборлож байгаа газараас 3-5 м дагаарын хоолой байрлах хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж буудлагын одоо тесэлгээний утааг гаргах хэрэгтэй. Тэгээ агааржуулах хэрэгтэй байтал энд одоо тийм агааржуултын хоолой нь баг зүгээр энэ түнэлээс доошоо нэг 10-20 м явал байхгүй юм байна. Тэгээ утаа нь байж ин дотроо гараагүй байна. Одоо буудлагын утаа тэр чинь айгүй хортой утаа байхгүй юу? Тэр утаа байж ин зарим газар суларсан газар айгүй их байна. Гинт нуурж магадгүй тийм том анц цав гарсан юмнууд байна. Би сая хаб инженер хоёрт нь хэллээ л дээ сая. Байдгээд одоо энэ жонш гаргаж байгаа юм шүү дээ. Энэ чиглүүлэх чалга. Ерөөсөө ингээд савлаа л байна. Одоо энэ чи доороо чиглүүлэхтэй байх хэрэгтэй байхгүй юу? Одоо дээр доороосоо ингээд юутаа ингээд чиглүүлж гарах хэрэгтэй. Тэгээ чиглүүлэх чалга. Тэгээ сая хэллээ. Бичил уурхаагаар ашигт малтмал олборлох 296 дугаар журам 2022 онд засгийн газраар шинжилэгдэн батлагдсан байна. Нийт 4 удаа журам батлагдсан эдээж хамгийн сүүлийн журам дагаж мөрдөхөд хялбар болсныг салбарынхан онцоллоо. 2014 оноос эхлэн жил бүр 9-12 дугаар ангийн сурагчдын дунд монгол хэл бичгийн шалгалтыг уламжлалт болгон зохион байгуулж байна. Тэгвэл энэ жилийн шалгалтын уншиж ойлгох даалгаварт оруулсан цэндийн дорж готвын нохоо гэрт хүн урдаггүй өгүүлэгт шүүмжлэл өрнүүлж байгаа шиг агуулга ороогүй гэж холбогдох байгууллага нь мэдээллээ. Манай улсад монгол хэл бичгийн шалгалтыг 9-өөс 11 дугаар ангийн сурагчид суурь боловсролын төгсөлтийн шалгалт толгон өгдөг бол 12 дугаар ангийн сурагчдын хувьд босго оноо болох 400 оног давснаар аль бие усны эсэлтийн ерөнхий шалгалтад оролцох эрхтэй болдгоо. Энэ жил нийт 90 мянган сурагч уг шалгалтад хамрагджээ. Харин шалгалтыг уншиж ойлгох хэсэгт оруулсан нохоо гэрт хүн урдаггүй өгүүлгийг зарим эцэг эхчүүд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тохирохгүй агуулга болон хэлбэрийн зөрчилтэй хэмээн үзэж байгаа юм а. Албаныхны зүгээс тухайн өгүүлгийг хэлбэршүүлж тохиромжгүй үг хэллэг хэсгүүдийг хассан байдлаар шалгалтын материалд оруулсан гэж тайлбарлалаа. Мөн монгол хэл бичгийн шалгалтын материалыг бэлтгэдэг багш нарыг тодорхой шалгуураар сонгон 1 сарын хугацаанд утас болон харилцаа холбооны бүх хэрэгслээс тусгаарлан ажиллаулдаг байна. Энэ монгол бичгийн шалгалт бол 2014 оноос хойш жил бүр уламжлуулаад авч байгаа. Шалгалт 2020-21 оны ковидын жилүүд бол авагдаагүй өнгөрсөн ийм шалгалт байна. За эсэлтийн ерөнхий шалгалтын өмнө хөртлөлгөж авдаг энэ шалгалт маань энэ жил 10, 11, 12 дугаар ангийн 89 мянган орчим хүүхдээс ерөнхийдөө шалгалт авагдсан байна. За тэгэхэд энэ шалгалтын хувьд бол ерөнхийдөө Монгол агуулгын бол эхнийх нь уншаад ойлгох чадвар, дөрвөн агуулга шалгадаг, уншаад ойлгох чадвар, зөв бичих чадвар, үндэсний бичгээр унших чадвар, их зохион найруулах чадвар гэсэн ийм дөрвөн чадварыг шалгадаг ийм шалгалт байгаа. За энэ жилийн тухайд бол соёлын гавь сэтгэлдэн төрийн шагналт цэд орж хотовын нохой гэрт хүн урдаггүй 3 чинэл ааны гэрэл сонсон чингсэн гэмшил гэсэн 3 эрхийг сонгож уншаад ойлгох чадварыг шалгах даалгаврыг боловсруулсан байна. За бичих чадварын хувьд бол миний сонгосон мэрэгжил, миний мөрөөдөл, миний зорилго гэсэн 3 сэдвээр ерөнхийдөө бичүүлсэн. Ийм байна. За энэ нохой гэрт хүн урдаггүй гэдэг өгүүллийн хувьд бол нийгэм бол хүлээж авч байгаа нь нөгөө эхийг бүрэн ихээр нь яг интернетээс олж уншаад ийм байна гэж шүүмжлээд ах шиг байна. Харин шалгалтын материал боловсруулахад бол эхээс бол энэ бол өөрөө ийм бүтэн нэг ийм том өгүүлэг байгаа. Эндээс ингэж хэсгэлж авсан байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл шалгалтын зорилгод харуулж тэн дээр бол тийм архитектон согтурсан тухай ч юм уу тэр яриад байгаа ирээдүйг өгүүлэг ч юм уу тийм бол байхгүй. Эцэг эхчүүдийн бухимдалд дагуулж буй өөр нэг асуудлын шалгалтын хураамж хичээл ирэх тусам нэмэгдэж байгаа явдал юм. Энэ талаар албаныхнаас тодруулахад шалгалтын материалыг боловсруулах, багш нарыг тусгаарлах, тээвэрлэх зэрэг зардлыг тооцсон, хураамжийг тогтоодог бөгөөд нийт зардлын 50%-ийг улс, үлдсэн 50%-ийг шалгуулагч өөрөө төлдөг болохыг онцоллоо.
Энэхүү ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын материалд орсон өгүүллийн агуулга дээр маргаж суугаа бидэнд Монгол гэх ондоошил өгүүлэгдэж байна. Дэлхийн улс орнууд өөрийн ондоошлыг гүн ухаан ёс суртахуунаар тодорхойлдог. Жишгийн адил Монгол улсын хувьд нүүдэлчин ахуйгаас үүдэлтэй өвөрмөц сургаал, хүмүүжлийн тогтолцоо бий. Харин өнөөдөр энэ уламжлалт нийгэмд ямар түвшинд хадгалагдаж байгаа талаар иргэд судлаачдын байр суурийг эхлэе. Гүнзгий сургаал бүгд найрамдах хятад ард улсын нийгмийн ёс суртахууны суурь болж ирсэн бол монголчуудын хувьд сургаал нь нэг хүний онол бус харин ард түмний амьдралын хэв маяг зан заншил шингэсэн хамтын ухаан байдгаараа онцлог хэмээн иргэд онцоллоо. Монголчуудын ёс суртахууны үнэт зүйлсэнд байгаль дэлхийдээ зохицон амьдрах нүүдэлчин соёлын онцлогоос бүрэлдэн тогтсон. Эдгээр нь бичигдээгүй хууль мэт үеэс үед өвлөгдөн ирсэн бөгөөд Монгол хүний чанарыг тодорхойлдог гол хэмжүүр байсаар ирсэн билээ. Энэ бүгд бидний өвөг дээдэс эзэн Чингис хаанаас сургаал болон уламжлагдсан ирсэн гэлээ. Монгол үндэстнийг дэлхийд дахинд бол олон зууны турш тодорхой харуулж ирсэн. Өнөөг хүртэл харуулж байгаа нэг зүйл бол эзэн Чингис хаан шүү дээ. Эзэн Чингис хаан их Монгол улс, Монголын эзэнт гүрэн гэдэг бол ерөөсөө Монгол үндэстэн ямар байсан, хэн байсан, цаашид ямар хойс тодорхой зүйл. Тэгэхээр их эзэн Чингис хаан гэдэг бол монголчуудын шүтээ. Их эзэн Чингис хааны үеэс ирсэн бэлэг сургаал гэдэг бол үзэл санаа, үйл хэрэг гэдэг бол монголчуудын өдөр тутмын болон төр улсынхаа үйл хэрэгтээ баримтлах ёстой үндсэн зарчим. За харин өнөөдөр нийгэмд хотчлолтой даяаршлын нөлөөгөөр уламжлалт хүмүүжлийн хэв маяг өөрчлөгдөж, хувь хүний үнэт зүйлс илүү давамгайлах хандлага ажиглагдж байна. Үүнийг дагаад ёс суртахууны ойлголт шинжлэгдэж, зарим уламжлалт хэм хэмжээ бүдэрч байгааг иргэд онцоллоо. Хуучныхаа Монгол сургаалыг судлах хэрэгтэй шүү дээ. Жишээ нь одоо юу гэхэд одоо нэг ер нь бол яг би өөрийнхөө өнцгөөс ярьчихлаа те. За тэгэхээр би яг үүндээ ингээ өөртөө айгүй хорон зориг өгдөг. Би яагаад гэвэл би одоо дэлхийд ингээд гараад улс орноо хөгжүүлнэ гэсэн айгүй том зорилготой. Тэгээд ялангуяа Монгол улсыг те. Одоо Монгол улсын байгаль байдал ямар байгаа вэ? Бас ингээл улс их хурлын гишүүд ч бас ингээл фэйсбүүкээр ээж манай Монголын миний амьдарч байгаа газар шүү дээ. Тэгээд тэгэхээр айгүй тийм хайртай байх хэвээр энэ орноо хөгжүүлэх хэвээр гэсэн л айгүй ер нь хэцүү болчиход байна шүү дээ. Одоо нэг ахмадуудаа үнэлэх ерөөсөө байхгүй болчиход байна. Одоо сүүлийн хүүхдүүд төр. Манайх бол ер нь бол шарынхаа шашныг л гэж боддог. Би өөрөө болохоор яагаад гэвэл би өөрөө буддаг шүтдэг учраас бодлоо. Тэг түүхээ мэдэхгүй байгаа л асуудал юм уу да. Одоо залуучууд өдөр чи угаасаа ер нь бол их ном зумших байлцгаа шүү дээ. Тэгэхээр ер нь одоо сүүлийн үед их контент мэдээд үздэг болохоор түүхээ нөгөө контентоор сурчлаад ирвэл ер нь бол түүхээ илүү мэддэг болох хаа. Манайх бол одоо тэр ондоошлол гэх юм бол Чингис хааныхаа сургаалыг л одоо гол нь одоо төвөгчд үнэн зөвөр нар түмэндээ тайлбарлаад л тэргээрээ л ондоошоод л явуул одоо болж байна. Одоо энэ Чингис хаанаас өвлж ирсэн өв соёл маяг одоо энэ монголчуудынхаа өв соёлыг л дээдлжил явуулал монголчууд хөл дээрээ болсон шүү дээ. Одооны залуучууд бол өв соёлоо зарим залуучууд бол мэдэхгүй шүү дээ. Тэр тийм ондоошил тийм байхгүй гэж бодож байна. Ягаад гэвэл нөгөө бидний өв дээдс одоо магчсанд бид тийм бүр ингээд сургаалаа ингээд айлтгаад ирсэн учраас бид тэрийг л дагаж мууддаг учраас өөр янз бүрийн одоо тийм нөгөө ондоошилд орох тийм боломжгүй чадчих. Бид нарт одоо өв дээдс гэж сургаж ирсэн тэр сургаалууд ер нь өнөөгийн бидэнд хэр шингэсэн байгаа болоо. За. Бид хэр шингээж тээж явж байгаа. Одоо орчин үед яг хүүхдүүд нөгөө өв уламжлал Монгол ёс ажил юу нэлээд бас нөгөө ойлгодог тэрийгээ бас дагаж бас тэгэж мөрддөг болсон. Тэгээд энэ болцсон учраас хүүхдүүд нөгөө Монгол уламжлалаа ер нь хадгалж үлдээсэн тийм сэтгэлгээтэй олон хүүхдүүд ер нь болцсон мэлээ шүү дээ орчин үед тийм ээ. Тэр залуучууд ер нь энийг цаашд бас дэмжиж яваасай л гэж бодож байна. Ийхүү Монгол улсын ондоошлны зөвхөн түүх соёл төдийгүй ёс суртахуун амьдралын хэм маягт гүн шингэсэн хэвээр байна. Харин энэ үнэт зүйлсийг хадгалж ирээдүйн үед өвлүүлэх нь үндэсний хамтын хариуцлага болоод байгаа юм а. Хүснээ аваад дараа нь хож Zero Marathon. Focus Zero Marathon. Эрүүл бие махбод толгор арьс ялалтсан ус. Энэ бол омега дээд зэрэглэлийн урамлын тос. Талминэ мөнгө яаж өсөх вэ? Мэдээж арх банкны хадгаламж жишээ хамгийн өндөр хүүний өгөөжтэй. Европ шүүслэг помидор. Энэ намтыг мэдрээд үз. Тарзан хот.
Номин сэлжид дэлгүүрт Bianca Truffle 10,660 төгрөг. Baileys Truffle Bianca. Цаг хугацаатай уралдан хэн байхаа эсвэл ямар боломжийг алдахгүй вэ гэх сонголт донд бид хурдц тайхаар үргэлжид илүүд тэмүүлсээр байдаг. Өнөөдөр бидний хэн байхыг, хэн гэдгийг технологи, химэл оюун ухаан, шинжлэх ухааны ололтоос гадна хурд. Тийм ээ. Хурд энэ бүхний энгийн хариулт. Цаг хугацаа өөрчлөгдөж байна. Гэвч бидний үндэс нь ямагт оршсоор. Учир нь хэрэглээ бүхэн ухаалаг шилжилтийн зааг дээр зогсож байна. Харин та аль талд нь байна? Ухаалаг хэрэглээний шинэ нэрэнд хэрэглээндээ тааруулан багцаа бүрдүүл. MyMobi танд хэрэгтэй бүхнийг багцлав. Таны амьдралын хамгийн чухал нандин мөчүүдэд гинти ханиалга гарч ирэн саад болох нь бий. Flavamed давхар үйлдэл хуруулсан нөлөөгөөр ханиалгыг намдааж таныг амьдралын чухал мөчүүдэд хайртай хүмүүстэйгээ хамтдаа өнгөрүүлэхэд туслана. Имийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Ирсэн хүмүүр эмнэлгүүдийн үн төлбөрийн онцлогоонд хамрагдаж витаминуудыг онцгой хямдралтай үнээр авах боломж ганцхан удаа. 4-р сарын 16-наас 19-нд Michelle Export уулзцгаая. 7 ГБ-аас дээш дата аваад 50 ГБ хүртэлх датаг бэлгийн дагаарай. Data Plus. Сүүцэд компани үйлдвэрлэдэг таргийг худалдаж авснаар хонжуурт хөтөлбөрт оролцож нэг өрөө байр хочих боломжтой. Эрүүл мэндийг дархлаагаа дэмжиж нэг өрөө байртай болоорой. Сүүцэд компани таргийн баяр аль биесээр ихэллээ. Хоёулаа болцоогоо хаана үйлчлүүлэх вэ? Хитрхи орой болсон байна. Үнэн дээр эцэг юм байна. Үнэ хэлцгээе. Дуртай хоолой идлээгээд гидээс заавал хямрах ёсгүй. Phoenix Forte-гийн амьд ашигтай бактери нь гидээсний бичил орчинг нөхөн сэргээхэд тусалдаг. Phoenix Forte-г хэрэглэж романтик болзондоо цаг гаргаарай. Хоол боловсруулах замын хямралын үед Phoenix Forte-г зөвлөж байна. Дэлхийн гоо сайхны томоохон брэндүүд ганцхан удаа дад хүртэлх хувь хямдрах гэж байна. 4-р сарын 16-наас 19-ний өдрүүдэд Michelle Export уулзцгаая. 7 ГБ-аас дээш дата аваад 50 ГБ хүртэлх датаг бэлгийн дагаарай. Data Plus. 12 жилийн өмнөөс шинэ өнгө, уян, эрч хүчийг үзэгчид өгсөн. Дуу бүхэн дурсамж, мөр бүрт сэтгэл шингэсэн баярлалаа 12 жилийн хүндэтгэл энэ тоглолт 2026 оны 4-р сарын 22-нд Монгол бүхэн өргөнд ганцхан удаа тамтай хамт дэвэрч дүрлцэх боллоо. Сүрэлт түмэн үлзээ. Баярлалаа. Хүндэтгэн өрий. Есэн түкэ. Кавказын нуруунд 800 жилийн турш эрдэлсэн ус 1000 метрийн гүнээс шилэнд батадгав. Есэн түкэ. Талминэ, мөнгө яаж өсөх вэ? Мэдээж ариг банкны хадгаламжтэй хамгийн өндөр хүүний өгөөжтэй. Эрүүл бие махбод толгор арьс гялалтсан ус. Энэ бол омега дээд зэрэглэлийн урамлын тос. Хүснээ аваад дараа нь хож Zero Marathon. Focus Zero Marathon. Нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд мэтгэлцэн болж байна. Энэ жил эрчим хүч, цэвэр усны нөөц зэрэг 6 сэдвээр мэтгэлцэн болж шалгарсан баг бүгд намж Солонгос улсыг зорино. Монгол сурагчид англи хэл дээр мэтгэлцэж эрчим хүч усны нөөц зэрэг сэдвээр өөрсдийн санал бодлыг нэгтгэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилтыг таниулах хүрээнд 2024 оноос хойш уг хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж байна. Энэ жилийн хувьд нийслэл орон нутгийн 300 гаруй сурагчид оролцож 64 сурагч шалгарчжээ. Үүнээс 12 сурагч бүгд найрамдах Солонгос улсад ирэх 12 дугаар сар хүртэл Нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилтыг таниулах, сурталчлах хүрээнд Солонгос сурагчидтай мэтгэлцэх юм. 6, 9, 17 өөрөөр Лондоны улс эрчим хүч
экосистемийг ингээд AI хөрөмжөөр ингээд иргэдэд одоо иргэдийн оролцоотойгоор ингээд AI хөрөмжийг ашиглаад хэр зохимжтой ингээд улс орны хөгжүүлэх тал дээр мэтгэлцээ сурагчдын дунд зохион байгуулж байгаа. 그 이유는 뭐냐면 урд нь болохоор хотыг болохоор зүгээр өөртөө одоо хүмүүс амьдрахад таатай тэр хотыг ингэж байгуулж ирсэн бол одоо болохоор энэ үед болохоор яг нь байгаль дээлтэй цэвэр агаарыг цэвэр орчныг бүрдүүлэх тэр хотын шинэ смарт хотыг байгуулахыг одоо зорж байгаа. Тэгээд AI дээр суурьсан шинэ хотуудыг одоо солонгос болохоор AI дээр суурьсан шинэ смарт хот байдаг. Тэрнтэй адилхан Монгол улс болохоор цаашдаа болохоор энэ хот бол бий болох ёстой. 4 сараас хойш 11 сар хүртэл одоо Солонгос их сургуулийн хүүхдүүдтэй хамт бэлгэлдээд доктортой хөгжлийн зорилго гэж юу байдаг, тэднэр нь бидэнд яг ямар хэрэгтэй юм гэдгийг мэдээж авсан байгаа. Тэгээ манай үеийг технологийн 90 үе гэж ярьдаг. Үүнтэй холбогдуулаад бид нар технологиор дамжуулаад хэрхэн ингээд юмсыг хөгжүүлж илүү сайжруулж шинэ юу гаргаж ирэх боломжтой вэ гэдгийг сурч байна. Бохирдол гаргахааргүй энергийн үүсвэрийн талаас судалсан. Тэрэн дээр бид нэр AI-тай яаж холбох уу гэдгийг мэдээж бас ийм юмнуудад холбоход нэг амархан биш. Тэгээд зарим хүмүүс AI эсрэг байдаг учраас бас олон нийтэд боломжгүй байж магадгүй. Гэхдээ бидний хувьд судлахад энергийн үүсвэрүүд нь хүмүүстэй харилцсан ярьж байгаад яаж оруулахыг судалсан ба. Өнгөрсөн жилийн сургалтанд хамрагдсан сурагчид доктортой хөгжлийн зорилтын хүрээнд өөрсдийн санал бодлыг үе тэнгийнхэнтэйгээ хуваалцсан. Харин энэ жилийн хувьд AI технологи суурилсан өөрсдийн хотыг бүтээж байна. Монгол улсад суралцах ажиллах хүсэлтэй гадаадын иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдний хэлний мэдлэгийг бодитоор үнэлэх шаардлага ч дагаад өсөж байна. Энэ хүрээнд монгол хэлний төвшин тогтоох олон улсын шалгалт болох Top Money-г илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх, зарим тохиолдолд заавал өгдөг байх зохицуултыг бий болгох асуудал хөндөгдөж байна. Энэхүү шалгалтын зөвхөн хэлний мэдлэгийг үнэлэхээс гадна ихтэй сургуулиудын сургалтын чанар, нэр хүнд, боловсролын үнэлэмжтэй шууд холбоотой гэж мэрэгжилтнүүд онцолж байна. Top Money нь гадаадын иргэд болон хэлийн чандад төрж өссөн монгол иргэдийн монгол хэлний мэдлэг чадварыг тогтоодог олон улсын шалгалт юм а. За тодорхойлбол монгол улсын ихтэй сургуульд элсэн суралцах, Монголд ажил хөдөлмөр эрхлэх, монгол хэл соёлыг сурах, судлах зорилготой иргэдийн хэлний төвшинг үнэлэхэд ашиглагддаг байна. Мөн уг шалгалт нь монгол хэл соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх чухал хэрэгсэл болж байгааг албаныхан хэллээ. 2015 онд монгол хэлний хууль батлагдаж, тухайн хуулийн 22-ийн 5-д төрийн албанд орох иргэнээс болон гадаадын иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулга боловсруулах ажлыг судалгааны эрх бүхий байгууллага хариуцахаар зохицуулсан байдаг. Энэхүү зохицуулт нийцүүлэн 2019 оны тухайн үеийн боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны сайдын А52 тоо тушаалаар Монгол улсын боловсролын их сургууль нь шинжилгээ ухааны академи хэл зохиолын хүрээлэнгийн хамтарсан баг энэ гадаад иргэдийн монгол хэлний шалгалтын агуулгыг боловсруулсан байдаг. За үүний дараагаар Монгол улсын боловсролын их сургууль нь 2020 оноос эхлээд уг шалгалтын сорилын сан шалгалтын зохион байгуулах эрхийг үүргийг хүлээж ажилласан. 2020 онд анхан шатны, 2022 онд дунд шат, 2023 онд дээд шат. За 2024 онд бол шалгалтын цахим програм, 25 онд бол шалгалтын арга зүйн зөвлөмжийг боловсруулсан гаргасан. Үүнийг гаргаснараа Монгол улсын боловсролын их сургууль нь тухайн шалгалтыг зохион байгуулах тогтолцоотой болсон гэсэн үг. Тус шалгалтын үнэлгээ шатлалттайгаар явагддаг. За үүнд анхан шат нь Top Money-1, дунд шат нь Top Money 2, 3, дээд шат нь Top Money 4, 5 байхажээ. Төвшин бүр тэгээс 100 оноогоор үнэлэгдэж 60-аас дээш он авсан тохиолдолд агийн шатанд ахих боломж хүрддэг байна. Харин шалгалтыг жилд 4 удаа буюу 2, 5, 9, 12 дугаар сарын эхний 7 хоногт зохион байгуулах юм а. Top Money шалгалт нь яг Монгол улсын боловсролын их сургууль дээр зохион байгуулагддаг. Хичээлийн улирлаараа жил бүрийн 2, 5, 9, 12 дугаар сарын эхний 7 хоногт бол тогтмол зохион байгуулагдах хуваартай. Энээс бусад тохиолдолд бол тухайн байгууллага болон сургуулиас хүсэлт гаргаад шалгуулагчийн тоо 30-аас дээш байх юм бол энэ тухайн байгууллагын хүссэн хугацаанд шалгалтыг зохион байгуулж болдог. Энэ бол манай монгол хэлний шалгалтын журам заасан байдаг. 2024 онд шалгалтаа өгсөн. Тэгээд шалгалтын
шалгалтын өгсөн шатган болоороо би тэр үед Монголд ирээ бараг 10 жил гаруй болж байсан. Гэхдээ миний яг хэлний төвшингийг яг Албани улсын тийм нөгөө аргаар шагуулах тийм боломж надад байгаагүй. Гэхдээ нөгөө Аз байж манай сүрэг уйлд тийм Албани улсны шаргайд гараад за тэгвэл би хэлний төвшингээ ингээд нөгөө тогтоож үзье, өөрийгөө шалгаж үзье гэх тэгээд өгсөн. Заавал нөгөө тавуу тал болон гэж би тэгэж найдаж байна. Тэгээ гэхдээ бодит жишээ бас байгаа. Миний нөгөө таньдаг нэг Солонгос нөгөө Монголд суралцсан Солонгос бакалавр нөгөө төгсөхдөө нөгөө 5 он шаргайтын нөгөө хатаад хийний шаргайтын оноогоор ингээд хүлээн зөвшөөрөгдөд тэгээ төгсөж чадсан. Тийм учраас энэ сертификат нөгөө ажилдаа ороход дүүдийгүү нөгөө төгсөх нөгөө Монголд суралцж байгаа хатаад оюутнууд төгсөхдөө бас их ашигтай болно гэж би тэгэж байна. Ийхүү топмон шалгалтыг тогтмолжуулж шаардлагатай тохиолдолд заавал өгдөг болгох нь Монгол улсын боловсролын чансаа хэл соёлын үнэлэмжийг олон улсын түвшинд бэхжүүлэх нэг алхам гэж үзэж байна. Эрдэмтэн судлаачдын судалгаа эрдэм шинжилгээний ажлыг амьдрал нэвтрүүлж шийдвэр гаргах бодлогын түвшинд хүргэх New Normal 2026 хурал болно. Анагаах ухаан олон улсын харилцаа, хот төлөвлөлт зэрэг сэдвээр судлаач оюутнууд өөрсдийн бүтээлээр оролцох юм. Социал-демократ Монголын залуучуудын холбоо шинжлэх ухааны актем хамтран эрдэмтэн судлаач бакалаврын шатны оюутнуудын дунд New Normal 2026 эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна. Уг хурал нь нийгмийн ухааны салбараас илүү шинжлэх ухааны салбарыг онцолж, энэ салбар руу чиглэсэн судлаачдын бүтээлийг шийдвэр гаргах түвшинд хүргэж, хууль тогтоомж тусгах зорилготой юм а. Төрийн байгууллагуудад энэ эрдэмтдийн үгийг хүргэх, энэ хийсэн байгаа судалгаануудыг шийдвэр гаргахчдад одоо санал болгох энэ чадамж потенциал бол байгаа учраас эрдэмтэд 20 эрдэмтэн цуглараад бие биендээ судалгаагаа танилцуулаад дуустдаг биш. Тухайн салбарын яамд нь шийдвэр гаргагчид нь энэ 6 салбар хуралдаан дээр өөрсдөө ирж оролцдог, сонсдог, цаашдаа эрдэмтдтэйгээ хамтарч ажилладаг ийм одоо хэлбэрлүү аваачих энэ боломж биднэрт байгаа учраас энэ боломжоо бас ашиглая гэдэг 3 дахь ач холбогдоод байгаа. За мэд хувьчлэг байгууллагууд дээр ч гэсэн ийм бизнес санаанууд дээр бол энэ одоо шинэ төслүүд, шинэ бүтээгдэхүүнүүд бол ингээд шинжлэх ухааны байдлаар л одоо судлаачид маань, оюутнууд маань судалсан байна. Энийг бол дараагийн стартапууд үүсгэхээр та бүхэн ингээд дэмжиж хамтран ажиллаж яадаг саналуудыг бол бид хүн хүргэж одоо холболтуудыг хийж магадгүй одоо тэр яг төвчхон утгаар хэлэх юм бол шинжлэх ухааны санаануудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нэгдүгээр. Тодорхойлбол анагаах ухаан, эдийн засгийн хөгжил, инновац, хиймэл оюун, олон улсын харилцаа, хот төлөвлөлт, хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр эрдэмтэн судлаачид судалгаа хийн. Дээрх салбаруудад тулгамдж байгаа асуудал гарч шийдлийг олж, шинжлэх ухааны бүтээлийг амьдрал дээр нэвтрүүлэх боломжийг хайж байна. Үйл ажиллагаа, ивент өөрөө нийтдээ нийгэмд, олон нийтэд ер нь судлаачид эрдэмтэд гэдэг бол энэ улс орны тэргүүлэх чиглэлийн хүмүүс юм байна. Тэр дундаа тэргүүлэх салбарын судлаачид гэдэг энэ ач холбогдолтой шиг гарч байна. Та бүгд одоо бидний энэ жилийн сонгосон 6 салбарыг харуул нийгмийн ухааны салбар бараг байхгүй байгаа. Яг тэгвэл Монголд бас одоо хууль, социологи, гэдэм философи, бус төр судлал гэдэг нийгмийн салбарууд бол харьцангуй бас их судалгаа өнгөрсөн хугацаанд хийцэн. Энэ чиглэлийн эрдэм шинжилгээний хурал үйл ажиллагаа бас их болж байгаа. Одоо яг өнөөдрөөс эхлээд процесс ингээд дахиад 2026 оны 10 сарын 20 хүртэл бас ингээд тодорхой хэмжээний 8 шатаралт үйл ажиллагаагаар бол одоо ингээд холболтуудыг хийж одоо их үр дүнгэл өндөр түвшинд гаргах зорилго. Судлаачдын бүтээлийг ирэх 10 дугаар сард шалгаруулна. Харин эрдэм шинжилгээний хурал хагас жилийн хугацаанд үргэлжилж салбар хуралдаан ирэх намар болох юм байна. Хүснээ аваад дараа нь хож Zero Marathon. Poker Zero Marathon